Цаг видео үзүүлж байна. Манжчин улсын үеийн татвар эмсийн зовлонд амьдрал. Хоройтой хот дох Манжин эзэн хааны татвар эмсийн хувьд гоо үзэсгэлэн гэдэг аз ивэл гэхээс илүү хараал мэт байжээ. Ингээд та бүхэн Чингүрний үед хааны татварын болон сонгогдсон бүсгүйчүүдийн хувь заяа ямар байсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 1. Татвар эмгэж хэн бэ? Хоройтой хот дох ихэнх эмэгтэйчүүд аягч шивгчний үүрэг гүйцэтгэдэг байсан ч эзэн хаанд аливаалах олон хүүхэд төрүүлж өгөх үүрэгтэй татвар эмс бас олон байсан бөгөөд тэд атаа горслоор дүүрэн тэрхүү ертөнцид ганцаардлын дунд насыг баргахажээ. Тэд ордны гүнд бусдаас тусгаарлагдсан амьдрадгаас гадна ордноос гарахыг хатуу өргөлдөг байв. Эрэгтэй хүүхэд төрүүлвэл зэрэг дэвшин хааны гэр бүлийн нэг хэсэг болно. Бүр алдан улсын үеэс л ордны авах болох сайхан бүсгүйг сонгон шалгаруулах үе дамжин уламжлагдсан иржээ. Жишээ нь Мэн улсын үед ямар ч гэр бүлийг сонголт шалгаруулалтаас чөлөөлдөггүй байсан ба гэрэлсэн эсвэл ямар нэг өвчтөе эрэмдэг биш л бол бүх гэрлээг залуу хүүхдийг уг шалгаруулалтанд хамруулдаг байв. Харин Чин улсын ээр засагч хаан 1638-аас 61 он Монгол Манж цэргийг хамруулсан 8 хязгаарын ардууд дундаас зөвхөн сонголтоо хийж эхэлснээр Эхэн хан үндэсний бүсгүйчүүдийг сонголтын гадна үлдээж эхэлсэн байдаг. Татвар эм шалгаруулах явцыг дэлгэрүүлвэл эхлээд сангийн яамнаас нийслэл болон мужууд хязгаар нутгуудад суух төлөөлөгч нарт ажиллах мэдэгдэл хүргүүлнэ. Дараа нь тухайн төлөөлөгч нутагтаа бод бүхэл боломжтой эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаж бэйжин рүү илгээдэг байжээ. 2. Шалгуурууд. Чин улсын үед нутаг нутгаас ирсэн огтыг товлсон өдөр шалгаруулалтанд оруулахаар хоройтой хотын шэнүү хаалганы өмнө цоглуулдаг байсан. Тэднийг эцэг их эсвэл ойрын хамаатууд нь болон төлөөлөгчд нутгийн захирагчд нь дагалдан ирнэ. Нийгмийн гарлан давуу тал болохгүй бөгөөд энгийн ардын дундаас ч татвар эмсийг сонгодог байсан хаад баггүй байв. Зөвхөн их хатныг л заавал өндөр дээд язгууртан гаралтай гэр бүлээс сонгодог байжээ. Ингээд тэднээс 100 гаруй тооны огтыг сонгож, ордны авах нарыг бэлдэх, удирдах чиглэлээр мэргэжсэн хэсэг эмэгтэйчүүдтэй хамт хэд хонуулна. Тэдгээр эмэгтэйчүүд сонгогдсон огтын биеийг арьсны өвчин, биеийн үс, үнэр зэрэг бүх талаар нь шалгадаг. Уг шатыг давсан огтод хэрхэн биеийн авч явах, ярих, алхах зэргийг заана. Мөн зураг зурах, унших, бичих, шадар тоглох, бужиглах зэргийг сургадаг. Эцэст нь тэдгээр өхөд эзэн хааны ээж хатан ихэд үйлчилж хэсэг хугацааг өнгөрөөнө. Цаашид унтаж байхдаа хорихрах, үнэр гаргах, зүүдэндээ явах, ярих зэрэг муу зуршилтай эсхэн шалгуулна. 3. Нарийн сонголт. 1621 онд Мэн улсын хаан Тянцзы татвар эм сонгохын тулд улс даяар 13-аас 16 насны 5000 гаруй хүүхдийг цуглуулахаар тайгануудыг илгээж байжээ. Эхний үед 100 гаруй игнэн жагсаж тэдний дундаас 1000 охид хэд өндөр нам, тарган, торонхай зэрэг шалтгаанаар хасагдсан ба дараа өдөр нь тайганууд тэдний бие, хөдөлгөөн, бие авч явах байдал зэргийг шалгаад талбайг 2000 хүнээр цөөрүүлсэн аж. 3 дахь өдөр нь хөлгаар биеийн зугунгалцах хөдөлгөөнийг шалгаж дахин 1000-ыг хассан байна. Үлдсэн охтон шалгалтаар орж дахин 700 хасагдана. Ингээд сүүлийн 300 ордонд байлгаж сар гаруй хугацаанд оюун бэлэг, сайн чанаруудаа харуулan зан ааш төлөвчлийн шалгалтанд орно. Шилдэг 50 эмэгтэйг тооны ухаан уран зохиол урлагийн талаас нь шалгаж жагсаадаг. Хамгийн сайн 3 нь татвар эмс дундаас хамгийн өндөр хэрэгэм зэргийг хүртдэг. Энэ бүх шалгалтын дараа цөөн хэдэн л эзэн хааны нүдэнд өртөж түүний таашаалыг хүлээдэг. Олонх нь амьдралаа ганцаардал дунд өнгөрөх ба мэдээж атаархал газар авсан байдаг. Түүхийн энэхүү үед хятадд гоо үзэсгэлэн бол ад завшаан гэхээс илүүтэй гараад мэт байжээ. 4. Татвар эмсийн өдөр тутмын амьдрал. Мэдээж эдгээр татвар эмс эзэн хаанаас өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохыг хатуу хоригддаг байсан. Тэдний өдөр тутмын амьдралыг ордонд маш их нөлөө бүхий байр суурьтай тайганууд хянаж байдаг. Тэд эзэн хааныг ундлахын өрөөнд нь ирэхээс өмнө усанд орж эмчид үзүүлсэн байх ёстой. Хааны хэдэн 100 хэдэн мянган татварууд дундаас хааны ирж зожилсон ямар ч татвар эм
тэр дээрөө атаархлын бай болдог байв. Тэд бүгд өөрөөдөө байх ба нүүрэ бодох, оёдол хийх, урлагийн төрлүүдээр хичээллэх болон бусад татвар эмсийн өрөөгөр зочлох зэргээр өдрийг өнгөрөөнө. Зарим нь эзэн хаантай огтхон уулзалгүй бүх насыг барах нь бий. 5. Шатлан захирах ёс. Чин улсын үед хэрэгэм зэргийн эренбэн адил боловч татвар эмс авах тоон эзэн хаан бүрд адилгүй байв. Хааны эхнэр бол Хатан хаан болон хааны ээж Хатан эх хоёр хэрэгэм зэргийн хувьд тэнцв. Хатан эх бол доод тал нь хоёр хааны хаанчлалын үед амьдарсан байдаг. Дараагийн шатлалд нэг л хүнийг эх хатан гэж нэрлэдэг байсан. Түүний дараа хоёр эмэгтэй дунд татан хэрэгэмтэй байх ба дараа нь дөрвөн эмэгтэй баг хатан хэрэгэмтэй. Дараа нь хааны татвар эмс орох ба 6 эмэгтэй ийм хэрэгэмтэй байсан. Ордон дох бусад татвар эмс нь тооны хувьд хязгааргүй бөгөөд хэрэгэм зэрэг доогор бол өөрийн гэсэн өрөөгүй бөөнөрөн амьдардаг байжээ. 6. Олон эхнэртэй байх ёс. Олон эхнэр авах ёс нь хөрөнгөчний бүхий дээгүүр зэндааны хятад ирчүүдийн дунд түгээмэл зүйл байсан ба энэ нь эрэгтэй хүний хүч чадал, баян дансгийн бадлага гэж үздэг байсан. Удам залгах үр хүүхэд төрүүлэх нь онцгой ач холбогдолтой зүйл бөгөөд гүнзгий сургаалд эрх хүний гэр бүлийн авч явах, удирдах чадварыг их сургууль, их ухаан зэргээр нэрлсэн байдаг. Эзэн хааны хувьд хаан ширээг залгамжлагч нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Хятадын олон эхнэртэй байх үндсэн 4 зарчим. 1. Анхны эхнэр болон бага эхнэрүүдийн хооронд хатуу ялгаа. Анхны эхнэр бол бусад бүх эхнэрүүдийн удирдагч. Тэрээр бусад эхнэрүүдийг дэг журам цаг хүлж, эв найртай байхад анхаарна. 2. Хардаж атаархаж болохгүй. Эмэгтэйчүүд ялангуяа анхны эхнэрийн сэтгэл хөдлөлөн үргэлж дарж байх ёстой. Илүү том зорилгын төлөө амьдарч байгаа хэмээн итгэх нь тэднийг атаархал хардал зэрэг мэдрэмжийг давхад тусалдаг байна. 3. Туйлшрах нь олон эхнэртэй гэрлэлтийг тогтворгүй болгоно. Нөхөр нь аль нэг эхнэрийн илүү дүдж болохгүй. Мөн аль ч эхнэр нөхрөө давуу эзэмших ёсгүй. Бүх эхнэртэй энд тэнцүү хандах ёстой ба хэн нэгэнд нь хэд давуу сайн хандаж болохгүй. 4. Маш хатуу хэрэгэм зэргийн тогтолцоо. Бүхий л хаадын үед хааны эхнэрүүдэд өгдөг өөрөөр зэрэг дэв гэж байсан. Их хатан хамгийн дээд бөгөөд бусд нь түүний дараа жагсдаг. Ихэнх нь доогуур зэрэгтэй байсан ба хэрэгэм зэргийг шинэхнэр ордонд орох зураг тусгай цаг үед тогтоодог байжээ. 7. Эзэн хааны сексийн амьдрал. Эзэн хааны сексийн амьдралыг зохион байгуулах нь бүхий л Хятад улсын сайн сайхантай холбоотой гэж үздэг байж. 10 дугаар зууны үеийн Хятадын цаг тооны бичгүүд ихэнхдээ ийм зорилгоор ашиглагддаг байсан. Татвар эмс эзэн хаантай шөнөг өнгөрөх нарийн хуваартай байсан ба тусгай бичээчд хааны сексийн амьдралын талаар тэмдэглэлийг хөдөлдөг байжээ. 8. Сарны тоолол. Хятад болон бусад Азийн орнуудад хүүхдийг дөрвсөн цагаас бас эхэн хэвлэлд хүрэлцэн цагаас насыг нь тооцдог. Эртний хятадууд эмэгтэй хүн тэргэл сарнаар хүүхэд болох магадлал илүү их. Учир нь ийм буюу эмэгтэй тал ям буюу эзэн хаантай нэгдэх хангалттай хүчтэй болсон байдаг гэж итгэдэг байжээ. Хатан хаан болон бусад хатад бүтэн сартай шөнө болох үеэр хаантай шөнөг өнгөрөх ба энэ нь эрэлхэг зоригтой үр хүүхэд төрүүлэхэд нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой. Татварууд нь хэрэгэм зэрэг багтаа бол шин сар гарах үеэр л хаантай уулзрах боломж олдно. 9. Хамгийн их хайрлагдсан татвар эмийн хувь тавилан. Татвар эм Жэн нь 1899 онд Бадаргуул Түр хааны үед 13 настайдаа ордонд оржээ. Тэрээр Циши хатны зэ өхөн болох их хатан Лон Югийн доорх эзэн хааны их татвар эмээр өргөмжлөгдсөн бөгөөд үдсгэлэнтэй ухаалаг нэгэн байв. Хааны хайртай бүсгүй болохын хувьд нэр нөлөө сайтай болж Сувдан хатан гэж алдарсан тэрээр дөрөм журамд нилээд дургүй нэгэн байжээ. Түүнийг нэг л өдөр төрөд хэрсэлж аюул дагуулна гэж үзсэн Циши хатан Жэнийг шийтгэх янз бүрийн шалтгаан хайх болсон байна. 1906 дугаар сарын 20-нд 8 үндэсний холбоо Бээжин хотыг бүслэхэд Циши хатан эзэн хааныг дагуулan Сян хот руу зүгтжээ. Гэхдээ явхаас өмнө Жэний гоо үзэгдэн бусдын анхаарлыг татаж хааны гэр бүлд аюулд учруулна. Түүнчлэн босогч цэргүүдэд баригдаж бозрлуулсан тохиолдолд төрийн гудамшиг болно хэмээн шалтгаалж түүнийг амиа игүүдгийг тушаажээ. Жэн үүнд нь татгалзаж эзэн хаантай уулзуулахыг шаарджээ. Харин Циши хатан тайгануудад тушаал болгож түүнийг Нинси ордонд худагт живүүлэн хороосон хэмээн түүхэнд бичигдэжээ.